Эрүүл аюулгүй орчин сургууль төсөөлөлтөөр яаж бүрдэж байгаа гэдгээр бас замын цагдаа гэх маань маш их сайн бэлтгэнгүүд нь одоо мэдээлэгч тайлбараа маш сайн хийсэн байсан. Хүүхдийг альва гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил шууд томчууд гэдэг юм уу одоо нэг цагдаа оцтой хүн шууд очиод гэдэг юм хүмүүс яриад байгаа хүүхдүүд ойлгох ойлгомж тэр хүүхдүүдэд хүрэх байдал бас төлөвлөж хангалтгүй бага байна. Энийг яаж харж байгаа гэвэл нөгөө өсвөрийн сэргийлэгчийн бүлгэн буюу хүүхдүүдийг өөрөө хүүхдүүдээр хүмүүжүүлэх, өөрсдөө үлдүүлэх энэ ажлыг хэмжүүлэх ёстой байна. Албаа гэмт хэргийг хүүхдийн зөрчлийг хатгаас хийдэг юм биш үстэй гэдэг. Тэгээд тэрийг мэдсэн болоод мэдээлэл хүргэхдээ архины хамааралтай аав ээжийн зүгээс хүүхдийн зөрчил хамгийн их ирж байна гэдэг судалгааны дүн гарсан. Тэгээд насны хувьд бол 25-аас 45 насны хойд эцэгтэй бол хүчрэл өртөх магадлал маш өндөр байна. Тэр өрхийн хэмж тэрийг өөрчлөн мэдэх болцоо байна судалгаанд үндэслээд. Ийм асуудалтай гэр бүлүүдэд бид нар илүү их анхаарч ажиллах хэрэгтэй байна. За би өрхийн хэмж нартайгаа уулзсан. Гэхдээ энэ асуудыг бүр ажил хэрэг болгоно гэж цагдаа нартайгаа хамтарч ажил хэрэг